Та бүхэн 4 сарын хамгийн сүүлийн өдрийн мэндийг хүргэе. Уламжлал ёсоор сар болгоны хамгийн сүүлийн өдөр сонсогчдоос ирсэн захидлыг уншиж хүргэдэг болсон. За энэ удаагийн part 5 дээр та бүхэнд олны 12 сонсогчийн захиаг хүргэх болно. Ингээд өөр оршил ярилгүйгээр шууд захиануудаа уншиж эхлэе. Сайн байна уу? Энэ захиаг уншиж буй өдрийн мэндийг хүргэе. Архитай холбоотой түүхээ бичгээр шийдлээ. Би одоо 34-тэй бага наснаас минь өнөөдрийн хүртэл манай гэр бүлд архиталт гэдэг зүйл тасралтгүй байсаар ирсэн. Одоо ч гэсэн байсаар л байна. Аав маань архины хамааралтай арх ухаараа агсам тавихгүй ч бид хэдийг унтуулахгүй орилж, гинэж, хамаг мөнгөөрөө ууж, шалаар нэг бөөлжиж алингаа алддаг. Ээж маань ч тасралтгүй хэдэн цаг өглөөж тэрэнд нь гимгүү бид нар давхар бузар булагийг сонсох хэрэгтэй болдог байв. Архиталт бол эдийн засаг, сэтгэл санааны хохирлыг зэрэг учруулна. Манай амьдрал ерөөсөө дээсэн дөрвөн дээр байдаг байсан. Өдөр хоногийн хоолоо 2 ажил зэрэг хийдэг ээжийн минь цалин дээр тогтдог байв. Гадаа гарч ирж дотор орж эм гэдэг шиг ээжийн минь хүүхдүүдэд өлсгөхгүй гэсэн сэтгэл зүтгэлээр өдий зэрэгтэй хүрсэн. Аав гэдэг хүн байгаа мөртлөө түүний оролцоо гэж байхгүй. Архиталттай гэр ямар байдгийг ижлэхэн зовлонтой хүмүүс сайн ойлгож байгаа бизээ. Архичин аваасаа ичин хүнд бахархаж ярахч зүйлгүй. Бусад хүүхдүүд ааваараа бахархаж байхад бид ой гутаастай, үзэн ядаастай. За ингэж явсаар 20 хэдэн жил өнгөрчээ. Хүүхдүүд нь ч тогтсон ажилтай болж амьдрал жигдрэх гээд явж байхад ээж маань архинд орвоо. Уухаараа агсан гэж цагдаа сэргийлэх дээрээ тулсан ихэн болсон. Уухаараа араатан ярилтгүй. Нэг л архинаас салж өгдөггүй. Дөрвөн мөчийг нь хүлж байгаад архи цутгаагүй юм бол архи тарсыг бүү угаач залуусаа. Хүний амьдрал богинохон. Амьд байгаа хугацаанд гэр бүлийнхээ аз жаргалыг мэдэрч бусдад сайн сайхан дурсамж үлдээж байгаарэ. Архи уудаггүй хүний хүүхдийн нүдэн цанаал жаргалтай байдаг юм шүү. Энэ түүх маань амар биш ч гэсэн сэтгэл санааны хувьд олон жилийн гэмтэлтэй болгосон юм. Энэ хүртэл уншсанд баярлалаа гэсэн мэн. За ингээд дараагийн захиалга оръё. Маш олон жилийн өмнө өөрт тохиолдож байсан нэг стокерийн тухай түүхээ хуваалцгаар шийдлээ. Би их сургуулийн 2 дугаар курс сурч байхдаа мэрэгчлийнхээ хүрээнд сургуулаа төлөөлөн нэг телевизээр реалити нэвтрүүлэгт оролцож байсан юм аа. Реалити нэвтрүүлэг дууссан хэдий ч оролцогчд нь ТV болон FM-ийн нэвтрүүлгүүдэд урагдж их ордог байсан юм. Тэр үед нэг FM-ийн хосоо олгоч билүү нэг тим шууд нэвтрүүлэгт оролцож таарад хүмүүстэй уцаар холбогдож өөрийн сонирхдаг төрлийн залуу байвал нэг удаа сохор болзоонд явхаар болж байсан юм. Нэг залуутай сохор болзоонд явсан. Тэр залуу зөвхөн энгийн сайхан залуу байсан бөгөөд нэг л уулзаад ахиж уулзаагүй. Гэтэл тэр нэвтрүүлэгт орсноос хойш нэг залуу FM-ээс гуйсараагаад утсыг ч нь олж авсан танилцсан энтергээд бичээд байдаг болвоо. Яг хуу залуухан гинхэнч байж танилцаад өдөр шөнөгүй мессеж бичдэг болов. Эхэндээ өөрийгөө яг л миний сонирхдаг төрлийн залуу мэтээр ойлгуулж, сонирхолтой хөгжилтэй зүйлж их бичдэг байв. Өөрийгөө цэрэг, тагнуулын ажил хийдэг, заримдаа ерөнхийлөгчийн хамгаалтанд хүртэл явдаг, хүмүүст харагдаж, үзэгдэж, танигдаж болохгүй энтергээд лаг юм ярина. Бид нэлээд удаа мессеж бичсэн ч уцаар бараг ярьдаггүй байлаа. Тэр үед ер нь нэг жинтер дуусах гэж асуудал их байсан болохоор юм уу, мессеж л их бичдэг байсан юм. Facebook энтер гараагүй, утас л модонд орж байсангүй. Тэгээд нэлээд хугацаа өнгөрсний дараа бид нэг удаа уулзахаар болсон боловч тэр хүн болзоонд ирсэнгүй. Ажил гарчлаа, уучлаарай, дараа заавал уулзна энтергээд. За ингээд нэгэнт намайг өөртөө нэлээд дасгаж аваад удаачгүй л маш сонин зан гаргах болов. Мессеж бичих үед тэр доорн хариулахгүй бол зогсоо зайгүй залах нь хариу бичсэнгүй энтер гэж элдвэр харааж эхэлвэ. Би ч ихэндээ завгүй байсан бол завгүй байлаа уучлаарай энтергээл аргыг нь олох гэж хичээдэг байсан ч сүүлдээ бүр уур дургу хөрч мессежээр хэрэлдэх болов. Надад эдгээр гаргаж байгаа үйлдэлүүд нь таалагдахгүй байгаа тухай сануулж дахиж бичих хэрэггүй энтер гэхээр худлаа уучлалгүйж дахиж тэгэхгүй миний буруу энтергээд бас их уянгалнаа. Би ч за энэ хүн лав миний сонирхлын төрлийн хүн биш гэдгийг нэгэнд ойлгосон тул бүр харилцаагаа таслахаар шийдэж огт хариу өгөхгүй ghost хийв. За тэр үеэс л амьдрал минь яг хардарсан зүйл шиг болж эхэлсэн дээ. Над руу маш аимшигтай өгтөй мессежүүд явуулдаг болов. Дээр нь би чиний гэрээ чинь мэднэ, сургуулийг чинь мэднэ гэд гэр сургуулийн маань хаягийг явуулж намайг хиддэх өдөр хідэн цагаас хичээлтэй байдаг, ажилдаа хідэн цагт очиод хідээс тардаг тухай хүртэл бүгдийг нь мэддэг болж таарав. Намайг телевизийн нэвтрүүлгээс харж байсан бөгөөд сургуулийн мэдээллийг ч мөн тэр нэвтрүүлгээс мэддэг. Болзооны өдөр ирсэн ч надтай уулзалгүй гэр хүртэл дагаж аваад гэрээг маань мэдэж авсан байгаа юм. Өстой амир. Тэр миний тухай бүхнийг мэдж байхад би тэр хүний утасны дугаар болон өнөө худал мэдэгдэхгүй нэрнээс өөр юу ч мэдэхгүй болж таарав. Чи юу хүсэж байгаа юм бэ гэхээр
Зүгээр л урдын адил хосууд шиг л байхад болно штэ гэд. Мэдээж би одоо яасан ч өмнөх шигэ байж чадахгүй шүү дээ. Маш их айдагч хэсэг зүгээр байгаа мэт мессеж бичдэг байв. Хаан ч явсан яг хажууд дагаад явж байгаа юм шиг санагдаж ажил хичээлдээ явж чадахгүй, ганцаараа дэлгүүрч гарч чаддаггүй болов. Аав ээж маань хөдөө аймгийн төвд амьдардаг. Би хотод ганцаараа байр түрээслээд амьдардаг байсан. Оюутны байрны нэг найз охиноо гуйсаар агаад гэртээ авчираад хэсэг хамт амьдрав. Гэтэл нөгөө муу чинь над руу "Өө чи чинь гэртээ ганцаараа амьдардаг байсан юм уу? Мэдсэн бол эртхэн орж танилцдаг байж энтергээд бүр өстэй амар. Намайг утасны дугаараа сольж болохгүй, тэр цагт чамайг жинхэнэ алах юм уу эсвэл тохирдтуу болгож чадна гэдэг байлаа. Одоо энэ бүхнийг санаад бичсэн чинь бүр гар салганаад яг тэр үед мэдэрдэг байсан айдас мэдрэгдэж байна. За ингээд нэг л өдөр шийдээд энэ болоод байгаа бүхнийг ихчтэй хэлээд хамтдаа цагдаагийн газар очиж мэдгдсэн. Хүүхэд байсан болохоор ч тэр юм уу цагдаад мэдэгдэх тухай огт бодоогүй байгаа юм. Игч маань мессежүүдийг маань уншаад шууд л цагдаад мэдэгдэе гэсэн. Намайг энэ болсон явдлыг цагдаад ярьж өгөхөд цагдаагийн ажилтан бараг инэд нь хүрээд яагаад чамайг ингэж байгаа юм бэ? Тэглээгээд чамайг яагаачгүй л байна штэ гэд даапалаад байсан. Учир нь тэр үед иймэрхүү хэрэг бараг гардаггүй байсан байх гэж бодож байна. Тэгсэн ч азар цагдаагийнхан утасны дугаараар нь хөөгөөд дор нь тэр хүнийг барьж авсан. Намайг нэг өдөр цагдаагийн газар дуудаад нөгөө их хүн барьсан ирж уулзаа гэсэн. Би бүр маш их айжсэн ч очиж уулзсан. Цагдаагийн өрөөнд ороход гутлыг нь тайлуулчихсан хөл нүцгэн, дээгүүрээ бас майктай нүцгэн, цэргийн ногоон өмдтэй, намхан, халзан толгойтой надаас нилээн ах залуу сууж исэн. Би айсандаа нүрлөөн ч харж чадаагүй. Тэр хүнч над руу ихцэлж харж чадахгүй арчаагүй дороо нэгэн байсан. Нөгөө утасны цаанаас том дуурдаг хүн чинь иймхэн л амтан байсан байж тээ гэж бодогдсон. Нөгөө тагнуулд ажилтайг намайг хүссэн цагтаа мөрдөж чадна энтергээд байдаг байсан нь зүгээр л нэг байгууллагын харуул хийдэг хүн болж таарсан. Тэр хүнээр надаас уучлал гуйлгаад миний ойрхон буюу сургууль гэрээс хол байхыг сануулад мөн нийтэд тустай ажил хийлгэсэн гэж байсан. Би ч утасны дугаараа өөрчлөөд гэрийн хаягаач өөрчилсөн. Гэхдээ л нэг хэсэгтээ маш их айдастай нэг л хаан ихтэйгээс гарч ирээд бариад авах юм шиг санагдаж үргэлж төгшөж явдаг байсан даа. Тэр үед цагдаад мэдэгдээгүй, олж бариагүй, дээр нь тэр хүн илүү муу бодолтой хүн байсан бол юу болох байсан болоо гэж бодохоор л үнэхээр аимшигтай санагддаг. Дараа жил нь найз залуутай боолж хаанч явсан хамт явах хүнтэй болсон цагтаа л санаа амардаг юм бэлээ. Өстой амар. За арай урт битсэн бол уучлаарай. Гэхдээ л одоо тэр үеийг бодвол бүрч илүү сошиал медиа хөгжөөд хүмүүсийн мэдээлэл ил тод болсон болохоор залуу охид минь иймэрхүү гаж донтой стокер хүмүүсээс болгоомжтой байгаарай. Эхэндээ сайхан үгээр бөмбөгдөж байгаа ч царай цэсээ харуулахгүй ямар нэг профайлийн цаана хинч байж болно шүү. Болгоомж хизээч илүүдэхгүй уншсанд баярлаа гэсэн. За ингээд дараагийн захиалга оръё. Сайн байна уу? Би Габигийн тохны түүхийг сонсож байгаад өөрт тохиолдсон хүндхэн явдлыг бичгээр шийдлээ. Энэ явдал намайг 10 дугаар ангидаа нөгөө ангийнхаа хөвгөнтэй үерхэж эхэлснээс эхэлсэн юм. Миний дугаарыг манай ангийн хөвгүүдээс аваад над руу мессеж бичилцээд хичээл тарсны дараа намайг хөргөж өгдөг болсон. Тэр үед бидний хин хинэн жаахан байсан, хөтлөлцөөд явхаас илүүгүй байсаар сарын дараа салсан. Уудлгүй сургуулаа төгсөөд 2 тишээ их сургуульд орцгоосон. Тэр гадагшаа инженерийн сургуульд би Улаанбаатар руу сургуульд сурсан. 4 жил ор сургаггүй байсан ч хачин гэмээр тохиолдлоор бид дахин таарсан юм. Тэр үед миний 10 жилдээ мэддэг байсан хүү их л өөр нэг тийм аятайхан, буур суурьтай, том залуу болчихсон санагдаж үлээ. Тэгээд болцож дахиж үерхсэн. Тэр Монголдо дажгүй том алба хашдаг, гэр бүлийн ганцгүй байсныг нь би тэгэхэд л мэдсэн. Ээж нь надтай үерхэж байгааг мэдээд их л саймшраад надад их сайн. Бид маш амархан дотносож байсан санагддаг. Өмнө нь хинтэй ч юм дотн байгаагүй юм шиг, хинч намайг ингэж ойлгож байгаагүй юм шиг. Тэр залуу маш оюуны чадамжтай, 10 жилд байхдаа л физикийн олимпиадад ордог, хөл бөмбөг тоглодог, ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Харин хүнийг харьлах тал дээр их л өөр хүн байж дээ гэж боддог. Эсвэл бид хин энэ амар халуун харилцаанда яаж нэг гэмтээхгүй байх аргад суралцаагүй байсан ч байж болно. Машин авъя гэж хэлмэгцэл ээж нь машин авч өгөөд тэрүүгээр нь монголоороо зөндөө хийссэн. Би ч ажил дээр дөнгөж гарчихсан, санхүүгийн дарамт байхгүй, бүх мөнгө санхүүгээ түүнд зориулж байсан санагдаж байна. Гэхдээ тэрэнд харамсаж байгаа хэрэг биш, би түүнд хайртай байсан. Эмэгтэй хүнд хайртай болохоор хэсэг өөрийгөө алддаг байсан явдал баг. Ингээд гал халуун харилцаа улам дотн гүнзгий романтик хүчтэй болохтой зэрэгцээд надад тэр хүний зарим зан чанар сонин санагдаж эхэлсэн. Би ч өөрөө ч анзаарахгүй найз маань ямар сонингон гайхаж хэлэхэд л би анх удаага найз залуугаа өөрөөр харах гэж оролдож байсан юм. Нэгдүгээрт тэр маш хартай байсан. Бүр маш их хартай. Бид хэдий чацуу зэрэг 10 жилээ төгссөн ч би Монголдо 4 жил сураад ажил дээр гарчихсан. Харин тэр хэлний бэлтгэлтэйгээ 5 жил сурч байсан юм. Тэр гадаадд байхдаа үргэлж ярина, зураг явуул гэж шаардна. Би iPhone утсан дээр авсан зураг дээр
цаг давхар харагддаг учраас тэрийгэ байнга явуулж хаана юу хийж байгаагаа хэлдэг байсан. Хэлэлгүй нэг цаг болвол маш их уурлаж намайг хамаагүй хүнтэй хартаж хэлэхгүйгээр хэлж доромжилж уурлана. Тэгээд л би дандаа уучлалгүй. Надад нэг цагаас илүүгүй өөрийн зургаа явуулаагүй үе байгаагүй. Өөрийн хамаатны анх хажуугаар зурсан хүн ер нь бүх эрэгтэй хүнтэй хардна. Хоёрт маш тургуу ууртай. Нэг уурлахаараа уур нь маш удаан гарна. Хүнийг хэлэхгүйгээр хэлж миний нус нулимсыг үзэж байж тавширдаг боллоо. Гуравт удалгүй надад ууралсан үедээ гарнаас хүчтэй татаж чангаагаад ноцолдож, багалзуурдаж, алгаддаг, цогтөг боллоо. Уур нь гарахаараа энэ бүхнийг яагаад хийснээ тайлбарлахдаа маш логиктойгоор миний буруугаас болсон надад итгүүлдэг байсан. Өөрийгөө хүнд итгүүлж үнэмшүүлэхдээ гарамгай. Би яаж ч хичээгээд яагаад ч юм энэ харилцааны буруутан нь болдог байсан. Дөрөвт тэр удалгүй их пив уудаг боллоо. Ер нь өдөр болгон нэг уухтаа тасартлаа. Гэвч барагтаа тасардаггүй. Бүр 8 лаз пив уугаад ч тасардаггүй. Би хамт бас нэлээд уулзаж суудаг байсан. Сүүлдээ уухтаа дахиж мөнгө олж уух юм нэм гэж нэгтэг болсон. Би санхүүгээ зохицуулах гэж бүр хүнээс мөнгө төгрөг нэмж зээл тавьдаг болсон. Тавт нь харин тэр 100 би өхөлтэй тулгарсан явдлаа хэлье. Түүний дадлагыг хотын нэг газар хийхээр болж энэ хугацаанд би цуг байхаар болсон. Ажлаасаа чөлөө авчихсан цалингаа 1 сард хувааж хүргэх гэж бөөнл юм болж байсан. Гэвч тэр миний сарын цалингаар 1-2 өдөр л ууж идчихнэ. Үлдсэн өдөрт нь хоолтой байлгах гэж хэцүүхэн. Тэр орой 8 пив уугаад над руу агсарч гэлсэн. Намайг хинтээч билээ хартаад уурлаад эхэлсэн. Дахиж пив олж ир гэдэл би дахиад 6 пив олж ирж уулгаад таслаад зүхтаая гэж бодож байлаа. Гэвч гаднаас пив бариад орж ирэхэд намайг хардаж цохоод газар тунагсан. Би уучлалгүйж элдв зүйл болсон. Гэвч бүр их уурлаж орлоо түлхээд дээр дараад 2 гарыг минь хойно хүлээд өөрийнхөө тэлээгээр миний хоолойг боож эхэлсэн. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан юм блэ. Нэг сэрэхэд гадаа харанхуй болцсон, нөгөөх яг хажууд тасраад унтсан байдалтай. Утсаа хайтал утас маань байдаггүй. Өөрийнх нь утсаар ээжтэй ам авар гэж хэлээд бас нэг найз охиндоо хэлж амжсан. Би 30 минутын дараа энэ байрнаас гарч ирнэ. Чи машин бэлдсэн байгаарай. Харин 30 минутаас их хугацаа өнгөрөх юм бол намайг орж ирж аваарай гэж хэллээ. Тэгээд байж итэл нөгөөгч нь сэрээд намайг мэдээд дахиад л зодж эхэлсэн. Алан тал нь хоёулаа өхнө гэдэл зодж байсныг нь санаж байна. Өвдсөн би дууч гарахгүй, тусламжгүй чадахгүй, нүүр ам нуул цуснууж. Нөгөөгч нь тэндээс хутга байраад ирж байх нь харагдлаа. Цаг 30 минутаас их өнгөрсөн юм шиг санагдаж байсан. Яг энэ үеэр хаалга хүчтэй зөхиод цагдаа байна гэд хүмүүс ороод ирсэн. Яг л кино шиг. Манай найз охин аминд орсон хэрэг. Тэгтэл нөгөөгч нь гялс барьж исэн хутгаа гудсан дагуур хийгээд гимгүү царайлсан. Харин би тэндээс амьд гарч шууд л хөдөө байдаг гэрлүүгээ явж хүрсэн. Энэ үед би жирэмсэн болсон байсан юм бэлээ. Анхны хүүхдээ тогтоох гэж нилээн үдсэн. Даанч гидс рүү зогсноос болоод цус алдаад зулбсан. Энэ явдлаас хойш хоёр талдаа мэдэгдэж албан ёсоор хоёр тишээ болсон доо. Ингээд бичгээр энгийн л зүйл юм шиг боловч би тэр үед согтуу хүчигтэй эр хүний гарт боогдоод ам алдах боломжтой байсан. Бас тэр найз маань ирж авраагүй бол тэр хутга миний хаа нэгтээ орчхол байсан. Бид өөрийгөө хамгаалах аргаа мэддэггүй, ялангуяа охтууд. Өөрт хохиролтой харилцааг дуусгаж чаддаггүй. Охин биеэ зориулсан хамгийн сайхан харилцаа минь аав ээжтэй танилцуулчихсан, салахгүй өнтер гэсэн хачин бодлосоо болоод токсик харилцааг дуусгахгүй, эд хөрөнгө, өөрийнхөө хүсэл мөрөөдөл, ирээдүй, бүр амь насаа алдсан түүх зөндөө юм. Дэндүү нуршлаа. Энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Чамайг үргэлж сонсдог шүү. Амжилт хүсье гэсэн мэт. За энэ бас нэлээд бас хэцүүхэн цахаа байсан. За дараагийн цахилгаа оръё. Сайн байна уу? Өөрийнхөө амьдрал тохиолдсон сэтгэлд минь том шарах үлдээсэн зүйлээ хуваалцах гэсэн юм аа. Намайг 7 дугаар ангид байхад манай ээжийн эгчийн хүүхэд гээд нэг ах оюутан болно гэд манад ирж билээ. Төгсөөд явх хүртлээр манад байдаг байлаа. Заримдаа найзуудтайгаа гарч орсон гэд халамцуу шүн ирдэг байлаа. Анх бол ороодсаа л унтчихдаг байсан боловч яванда байнга л миний хажууд унтдаг болж дөнгөж ургаж эхэлж байсан хөхийг минь базалж сүүлдээ эмзэг хэсэгт минь хурч цаашлаад бүр өөрийнхөө эрхтнийг минийх рүү хийх гэж оролцдог болвоо. Ээж аав хоёрыг хэрэлдэж зодтолдох үедээ гэж яагаад хэлж чаддаггүй байсаар 9-р ангиа төгсөж билээ. Нөгөө ах сургуулаа төгсчгөөд ажил хийн гэд бас л манад тисгэ болоод би өөрөө гэрээсээ явсан юм. Хэсэгтээ найз нөхдөөндөө байгаад эцэст нь найз залуутайгаа амьдарч хэлсэн боловч нөх удалгүй жирэмсэн болсон байна гэх эмчийн үгийг сонсоод айх баярлах давхцаж билээ. Айхаас ч өөр яах вэ? 15 настай хүүхэд болохоор гэрээхэндээ хилчвэл ахуул гих болов уу гэдэл найз залуу минь анх баярлал юм хийлэхгүй гэрээс ч гарахгүй 3 сартай болох үедээ найз залууга араар тавьж байгааг мэдээд уурлахад намайг анх зодсон нүд минь хөхөрч хамар минь хугарлаа. Цагдаа дуудах гэтэл дахиж ингэхгүй уучлаарай гэдэг үг зогсоож бас хүүхэд минь аавгүй байж болох
болохгүй гэсэн бодлоос болж төрөх хүртлээр 10-аад удаа зодуулаад эцэст нь хүү минь төрж үлээ. 6 сарын дараа хүүгийн минь бие муудаж эмнэлэгт очсон ч найдваргүйгээд хүүгийн минь амьсгалын аппаратыг салгасан. Өөд болсон шалтгаан нь Тэмбүү гэх өвчин би ч гайхаж яагаад тийм байдаг вүлээ гэж бодтол найз залуу минь араар тавьж өвчин аваад надад өгч хөхөөрөө хоолдог хүүд минь халдварлсан байв. Тэр үед одоо боли салъя гэд салсан ч удалгүй буцаад нийлцгэв. Нөгөө нэг зодуураа надад мэдүүлсээр би ч одоо яавал яая гэд цагдаад өгдөг. 3 дахь удаага цагдаад өгөхөд давтан хэрэг гэд 14 хоног хоригдох болоход надад уурлаад явсан. 14 хоногийн дараа гарч ирж миний байсан газрыг ирээд нэг хоноод өөрийнхөө юмнуудыг аваад явхаар болсон боловч шүн аав ээж нах зах 3 нь ирж хаалга эвдэж орж ирээд намайг зодож толгоон дээр минь тамхины үнсээ асгаж яхан гिचигээр дуудаж явсан даа. Тэрнээс хойш шүн унтаж чадахгүй хаалга эвдээд балбаад байгаа ч юм шиг сонсогдож их айдаг болсон байсан. Одоо ингэ бодоход trauma гэх зүйлэл байсан юм шиг байгаа юм. Та боломжтой уншаад өгөөрэй. Энэхүү түүхээрээ төвчгэд хүртэл хязгаар гэж байх ёстой гэдэг зүйлийг бас нэг л удаа араар тавьж гар хүрсэн бол дахиад ч давтагддаг гэдгийг хэлэх гэсэн юм шүү гэсэн юм. За ингэ дараагийн захиалга оръё. Сайн байна уу? Охид бүсгүүчүүд болон эцэг эхчүүдэд сургамж болгох үүднээс бичлээ. Би одоо 34-тэй, намайг 12, 13-тай байхад тохиолдсон явдал юм. Тэрэлжид ах トゥ хамаатан садангаараа амарч байсан юм. Уялүүдээрээ ууланд гарахаар явж хахад бэргэн ихчийн аав нь гээд 60 гарчихсан гэмээр цав цагаан үстэй туранхай намхан нуруутай өвөө бид хэдтэй хамт гарлаа. Уул руу гарах замдаа янз бүрийн зүйл бидэнд хуучлаад инээлдэж ханиалдаад гарсан. Уулын орой дээр гараад амарцгаахаар сууцгав. Уялууд маань газар хэвтгэн хэвтэж энэ тэрүүгээр юм үзэх нь үзээд суухан сууж байсан. Миний сууж байсан газар тэр өвөө ойрхон сууж байсан бөгөөд намайг өөртөө нь ойрхон суухыг хүссэн. Ичимхий жаахан охин би юугаач мэдэхгүй хэлснээр нь ойрхон суув. Гэтэл гар нь миний ургаачгүй мөм цээжинд минь хурч нүүрийг минь хоёр гараараа барьж байгаад уруулан дээр минь үнссэн. Би шоконд ороод айх гайхах зэрэгцээд тухайн агшинд юу хийх яахаа мэдэхгүй хэсэг сууж байгаад босоо явчихсан. Шууд томчууд байгаа газар руу явсан. Оройн гэртээ ирсний дараа л аав ээжтэй болсон процессыг хэлсэн. Тэр хооронд юу болсныг юу нь санахгүй байна. Тэ ээж маань бэргийн эгч рүү залгаж энэ тухай хэлсэн. Гэтэл аав нь би бусад хүүхдүүдийг үнсдэг шиг л үнссэн гэж хэлсэн. Тэгээд энэ явдлаас хэдэн жилийн дараа нас барсан гэдгийг нь дуулсан. Тэр үед өрөвч сэтгэлээр хандаж цагдаа сэргийлэх гэж яваагүй байхаа аав ээж маань. Хууль хяналтын байгууллагч авч хэлэлцэх байсан эсхийг мэдэхгүй. Тэгэхээр бага насны охидыг бэлгийн хүчирхийлэл хаа сайгүй занал хийлж байдаг. Гэртээ арх дарс бүү уу, аавын найз, ах, төрсөн ах, аав нь хүртэл аимшигтай зүйл үйлдсэн байдаг. Охин хүүхдүүдээ эрэгтэй хүнтэй битгий үлдээж байгаарэ. Мөн эцэг хүний оролцоо маш чухал байдаг. Аав маань арх уудаг болохоор октоо хамгаалж хайрлах нь бараг л үгүй байдаг. Миний амьдралын хугацаанд ээж минь эр хүнээс дутуугүй хамгаалж өсгсөн. Мөн охин хүүхдийн биеинд хамаагүй хүрч болохгүй гэдгийг сургууль цэцэрлэгт байхаас нь зааж сургах хэрэгтэй. Түүхийг минь уншсанд баярлалаа. Танаас үгийг дэмжлэх шүү гэсэн байна. За ингээд дараагийн захиалга оръё. Сайн байна уу? Би энд 10-аад жилийн өмнө Монголын цагдаагийн албан хаагчдын ажлын хариуцлага, хандлага ямар байсныг өөрийн биеэр мэдэрсэн түүхээ бичгээр шийдлээ. Найз бит хоёр ер нь жоохон сахилгагүй байсан үе л дээ. Хаяа гарч шооддаг байлаа. Нэг өдөр нэг найзын маань төрсөн өдөр болоод бит хоёр очоод ууж идээд хөвчлөлтөл байлаа. Жоохон муудаад ирсэн болохоор харихаар шийдээд гараад замаар алхаж байтал нэг залуу такси авах уу гэж байна. Хойлоо явж исэн болохоор нэг ихэн бодлого. За тгий гэж суугаад явж итэл нэг мэдсэн шал танихгүй газар грашнууд дунд ирчиж хаана яваад байгаа юм бэ гэж асуухын завдалгүй машинаасаа буугаад манай найзын талаар орж ирээд алин утсаа өг, цүнхээ өг гэхэд нь манай найз дөнгөж шинэ гарсан iPhone 5 авчихсан байсныг хэлэхүү үгүй өгөхгүй гэд гүрийхэд цүнхийг нь булааж аваад урд суудлал руугаа шидээд нүүр нүдгүй цохив. Манай найз ч бууж өгөөд утсаа өгөв. Тэр хооронд би бүр шоконд ороод ямар ч үйлдэл хийгээгүй байж ийснаа гинэт гарч зүхтаая гэж бодоод хаалга руу гараа явуултал чи хайчих нүгэд намайг татаж хаалга хаагаад нүдрөө минь цохив. Гэхдээ жоохон хол байсан болохоор найзыг минь цохисноос арай хөнгөн цохилов. Тэгээд л би цүнхээ утсаа өгөхгүй гэхэд өгөхгүй бол найзыг чинь хүчинт нь гиснээ өмд өмссөн байсан найзын минь дотор хувцсыг тастаж хаяад дээр нь хид хөдлөв. Би бүр харч чадахгүй найзыгаа хаяад ч явж чадахгүй болохоор дэмэл буруу тишээ хараад байж тал одоо чамаа хүчинд нь гэд юбкэн дагуур гараа хийгээд миний дотор хувцсыг бас тас татчихв. Би ч үгүй гэд оролтол угаасаа тэр бит хоёрын дунд найз маань байсан болохоор ойртож чадахгүй байснаа машинаасаа түлхээд одоо зайлцгаагээд болгов. Бид хоёрч уйлаад ойрлж байх зураа машиныхын дугаарыг харж амжсан нь хамгийн зөв зүйл болсон. Тэгэхэд цаанаас байрны жижүүрөгч гүйж ирээд яасан бэ миний хоёр охин юу болов гэд бид хоёрч цагдаа дуудаж өгсөн.
тэр их жагал сахиусан тэнгэр шиг санагдаж байсан даа. Цагдаа дууга хагнуулаад нэг сүртэй ирсэн. Бид хоёр ч учир явдлыг тайлбарлаад тийшээ явсан, саяхан явсан, очиж барихгүй юм уу гэхэд хэсэг дээр очиж байцаалт өгнө гэв. Өмнө нь ийм байдалд орж үзээгүй бид хоёр шууд л араас нь яваад барьж авдаг байхаа гэж бодсон хэрэг. Очоод байцаалт өглөө. Сэтгэл санаа хог новш болчихсон байхад яагаад шөнийн цагаар ууж явсан юм гэдэл бид хоёрыг их л буруутгах хандлагатай байлаа. Мэдээж бид хоёрын буруу байгаа ч гэсэн дээрэм тонуул хүчин хийж явсан тэр залуугийн зөв мэтээр хандаад байгаа нь их л онцгүй санагдсан. Байцаалтаа өгөөд гараад үүдэнд нь зогсож байсныг анзаараагүй юу? Нэг эмэгтэй цагдаа нь муусан янхнууд өөрсдөөсөө л болдог гэж хэлж байсан юм даа. Бид хоёр өглөө болтол цагдаагийн үүдийг сахиж хизээ бид хоёрын хэргийг шийдэх вэ? Эд зүйлсээ хизээ олж авах вэ гэж асуухад огт тоосон шинжгүй бид нар дууд нь хүлээж байг гэв. Би ч яг үнтэй утас барьдаггүй бас нэг их цохиулж додуулаагүй болохоор энэ хэргийн араас нэг хөөцөлдсөнгөө ажиллаа хийгээд амьдралаа үргэлжлүүлв. Харин манай найзын нүүр нүд нь амар болчихсон, хүчндүүлсэн бас үнтэй авсан утсаа алдчихсан болохоор араас нь тууштай явсан ч цагдаа нар хүн гэж тоогоогүй. Машиныхын дугаарыг цээжилсэн одоо олоод өгөөч гэхээр авто тээврийн төвөөс зөвшөөрөл авч хүний хувийн мэдээллийг авдаг гэд хөдлөхгүй байв. Тэгсэн найз маань өөрөө танилаасаа гуугаад тэр хүний иргэний өмнөлөхний тодорхойлолтыг нь аваад цагдаа дээр аваач өгч байж нэг хэрэгтнийг дуудаж байцаалт авсан даа. Бараг өмнөөс нь ажлыг нь хийсэн гэсэн үг. Найз маань хэрэгтэндээ тааралтахад өмгөөлөгч нь зөвлөсөн юм уу? Намайг уучлаарай. Гурвуулаа нэг хоол идэхүү гэж хэлсэн гэсэн. Бид хоёрын утсыг өгөөд нөхөн төлбөр гэж 400 мянган төгрөг өгөөд одоо гомдлохоо гэд гарын үсэг зурчих шүүх хурал болохоор та хоёрыг дуудана гэд бараг хүчээр шахуу гомдлохоо гэж гарын үсэг зурулсан. Үнэндээ бол тэр 400 мянган төгрөг найзын минь сэтгэл санааны хохирлыг барагдуулах хэмжээний мөнгө гэж үү? Гутамшигтай тэр цагдаа бид хоёрыг гарын үсэг зуруулаад өгье гэд тэр залуугаас ахвал авсан байсан даа. 21 настай байсан болохоор ятгалганд нь дийлдэж ямар ч аргагүй нөхцөлд орж гарын үсэг зурсан. Мэдээж бид хоёр шөнийн цагаар ууж идэж явсан нь бурууч гэлээ нэгэнд халдлагад өртсөн хүмүүсийн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх хууль сахиулагчдыг цагдаа гэдэг гэж ойлгож байсан минь буруу байсан. Тэд зүгээр л ажил хийж байгаа дүр хэсгэж хохирогчдыг доромжилж тохуурхсан, авилгал авсан, худал хийлж хүчээр гарын үсэг зуруулсан нь ажилдаа яаж ханддаг хүмүүс гэдэг нь ойлгомжтой. Одоо энэ бүх өөрчлөгдсөн байгаасаа гэж найддаг даа. Тэгээд бид хоёр шиг шөнө оройгоор битгий явж байгаарэ гэж охтуудаа да баярлаа гэсэн мэн. За ингээ дараагийн захиалга оръё. Заавал уншаад өгөөрэй. Надад баг байхаасаа хойш сайн байсан эрэгтэй найз байлаа. 5 дугаар ангид байхад дархан руу шилжээд явсан. Тэгээд 11 дугаар ангийн дундуур буцаж манай ангид шилжиж ирсэн. Би ч зөндөө их баярлсан. Тэгээд хэсэгтэй л хамт гадуур гарч тоглож хичээл тарвуу үгүй юу нийлээд сакс, волейбол тоглоод байж байдаг байсан. Найз охинтой гэдгийг нь бараг хичээл тарах төхөж байхад мэдээд дээрэс нь ээж нь өөд болоод удаагүй байгаа хүртэл мэдсэн. Хичнээн бид нартай инээж хөрөөд явж байсан ч дотроо их л хэцүү байсан баг. Зуны амралтаар би хөдөө 8 сарын сүүлээр л хотод орж ирнэ. 9 сарын 1-нд болж бид одоо төгсөх анги гээд бөө юм болов. Тэр найз маань Мойсийн бизнесийн удирдлагын ангид орно гээд бэлдэж эхэлсэн. Би ч эмч болно гээд бас өөр сонгон. Хичээл тараад найз охинтойгоо ярина, гэрийн даалгавртанд туслана, холын харилцаанд байгаа ч ихэд хайрлаж халамжилдаг байсан. 12 сарын ихээр зодон цохон тамхи хинтергээд найз маань хэрэгт орчиж би бүр гайхаад хэр баргийн өмнөд уурлаж өсчиж хараал ерөөсөө урсгадаггүй хүн яасан юм бол гэсэн нөгөө ирэхэд байдаг охиноос нь л болсон юм шиг байсан. Тэр охин нь биднээс 2 насаар дүү энэ үеэс л найзыгаа бүтэхгүй талтай охинтой нийлчихсэн гэдгийг нь гадарлаж эхэлсэн. Тарьсан хэрэг төвгөн намжаад арай гайгүй болоод ирэхээр нь би ямархуу охинтой үерхэд байгааг нь асуухад яг жоохон хөвгч хөөхөн охин байгаа л гэлээ. Өөрч нээх юм надад хэлээгүй. Нийлдэг бусад найзуудаасаа асуухад их цантай охин юм шиг байлаа л гэж байна. Хичээл нь ордгоороо орж ажиглаад байхад ойрдоо түргэн ууртай болоод тамхитаад уухгүй ч гэсэн бүтэхгүй хэдийн юмтай нийлээд эхэлсэн. Би найз охиных нь Facebook хаягийг нь олоод чат бичээд хэллээ. Тэр охин ч гэсэн хэлсэнд баярлаа. Би сайн ярилцсанаа л гэсэн. Өдөр хоногуд ч өнгөрөөд цагаан сарын дараа хичээл орж найзын маань царай зүс нь бүр гундаад баг зэрэг турчсан ороод ирсэн. Сонин сайхан юу байна? Найз охин сайн уу гэсэн чинь салчихсан л гэж байна. Би ч за яах вэ? Найз минь их сургуульд ороод зөндөө хөөрхөн охтууд байгаа хай л гэлээ. Тэгсэн инээжсэн. Их л ухаантай, хичээлдээ сайн, код биччихдэг, мундаг байсан хүүхэд бүр хичээл дээрээ ширээ дэрлэж хөвтөөд хинэггүй байрын хүн болоод ирсэн. Найз охинтойгоо
буцаад нийлсэн салсан гэдэл өстой учир нь олдохоо байсан. Нөгөө охин нь жаахан хэрнээ ардуур нь сургуулийнхаа бандтай үерхсэн байсан гэж өөр найзаасаа сонссон би бүр бөөн уур арчаагүй юм гээд чат биччихсэн. Тэгсэн чинь өөдөөс тэр хэлж гин үү? Намайг бас та нарт муулаад байгаа юм уу гэд барьж итгэх нь холгүй. 12 дугаар анги Еш төгцсөн байхад битгий сэтгэл санааг нь өмүүлээд байгээд хідэн хатуу үг хэлчихсэн юм. Тэгсэн маргааш нөгөөх чинь ахиж бити найз охин руу чат бичээрэй гэд над руу уурлаж. Би ч тийм охин чамд хань болохгүй шүү гэд хэлээ айсан. Хичээл ордгороо орж 3 сар гараад найз минь арай гайгүй инээд алдаад хэвэн болж эхэлсэн. Одоо л хичээж эхэлж байна да ашгүй минь гэтэл ахаад хичээлдээ ирээгүй. За тэгээ 3 сарын 12-нд утас руу залгсан чинь их чинь аваад найзыг маань эмнэлэгт байгаа гэд хичээл тарвуугүй юу шууд очиход өөрөөр хоолоогоо боож амиа хорлох гэж орлоод хагас өглөөд байхад нь их чинь мэдээд түргэн дуудсан гэсэн. Хоолой нь бүсний ором гараад амар болчихсон, харж твчихгүй шууд уйлчихсан. Ихчээс нь асуухад тэр охиноос л болсон ааш занан чивдрээд өөгч авахаа болоод дүүг минь эвдээд хайчихлаа гэд уйлсан. Хүн яаж ийм амар үйлдэл хийтэл нь гомдоож зовоож болтгийг би ойлгоогүй. Тэр охинд нь хэлсэн юм уу гэж асуутал залгаж хэлсэн өөдөөс юу ч хэлэхгүй байхаар нь ээжтэй уцаа өг гэд ээжтэй нь ярьсан. Маргааш наашаа ирнэ гэсэн. Утасных нь кодыг мэдэхгүй байна. Чи мэдхүү гэхээр нь мэдэхгүй утас янзлдаг газар очиод тайлбал гэсэн. Маргааш нь тэр охин ээжтэйгээ ирсэн. Байдаг л нэг охин. Ээж нь эмчтэй яриад цаашаа явахт нь бид хэсэхгүй нэг алгацсан. Цаанаас ихч ирээд чи миний дүүгийн утасны кодыг нь мэдэхүү гэд асуусан чинь 0513 гэд хийгээд үзтээ гэд хийгсэн чинь тайлагдчихсан. Чиний төрсөн өдөр юм уу гэд асуусан толгой дохихоор нь цээж бүрэл бочуураа явцсан. Их чинь шууд л чи яв би чамайг хармааргүй байна нүднээс холд гэд нөгөө охиныг хөөгөөд явсныхан дараа чат руу нороод уншсан чинь хосууд гихээргүй хүндий харьцаатай байсан. Хамгийн сүүлд 4-5 минут хоорондоо ярьсан байсан. Тэр ярьсан өдрийнхөө шөнө нь найз маань амиа хорлохоор оролцсон. Хэцүү байсан ч тэсээд твчээд байсан байх. Харин сүүлийн цохилт амиа хорлох бодолд нь тэр охин түлхэж зөксөн гэж боддог. Найз маань маргааш нь ухаан орж одоо зүгээрээ хоолол өвдөж байна гэд ойр зургийн юм яриад найз охиноо асуусан. Удахгүй ирнэ гэд удалгүй ирээд тэр хоёр нилээ юм ярьсан. Маргааш ахаад ирнэ гэд тэр охин дархан бутсан. Өөрөөр миний найз бурхан болсон. Үнэхээр юу ч ойлгоогүй. Найз охин нь ирээд уйлаад л байсан. Найзын ихч уурандаа ажил явдал дээр нь ч үзэгдээд хэрэггүй шүү гэд хэлчихсэн. Тэгсэн тэр охин нэрэл ирээгүй. Ажил явдал дууссан хойно би чат бичээд зөндөө юм хэлсэн. Сэндээд л байсан. Юусаа хариу бичээгүй. Сүүлд харсан лог хийчихсэн бэлээ. Хүн яаж юм байж болтгийг би үнэхээр ойлгоогүй. Хайрлаад эрхэмлээд байсан хүн нь ганцхан миний найз. Ийм хүнийг хайрлаад эцтэй тэгж дууссан гэж бодохоор одоо хүртэл гол харлаад хэцүү байдаг. Ээж нь өнгөрсөн гэдгийг мэдсэн хэрнээ сэтгэл санааг нь ч дэмжиж чат бичээгүй байгаа юм. Хүнд хэцүү үед нь тусалж халамжлах ёстой байтал ерөөсөө ч тэгээгүй. Нэг удаа найз маань манай найз охин зураач болох хүсэлтэй гэд ярьсан. Сүүлд сонсохны тэр охин нь сургуульд зургийн ангид орсон гэсэн. Бүхэл бүтэн нэг хүн өгчгээд байхад харамссан ч юмгүй өөрийнхөө хүсэл зорилгоор жаргалтай амьдраад явж байгаа. Иймэрхүү охтууд яаж хүн хайрлаж ээж болох болоо. Эртгэн л иймэрхүү юмнуудаас хүүхдээ дүүгээ найзыгаа салгаж аваарай. Тэр охин хэрвээ сонсож байвал жоохон ч болтугай гимшээрээ гэж бичсэн байна. За ингээд дараагийн зохиол руу оръё. Сайн байцгаана уу? Шууд гол үйл явдалтай оръё. Би тухайн үед дэлгүүрт ажилладаг байсан юм л да. Өглөө 8-аас орой 12 цаг хүртэл тухайн үед найз залуу маань араар өөр охинтой явалдаж би гардаж нүдэрээ хараадглаа. Тийм зүйл болно гэж хизээч бодох нь байтугай төсөөлж байгаагүй хүн чинь сэтгэл санаа хог дээр үсэрсэн байв. Зав гарах төдийд нүдэнд харагдаж цээжин дээр том чулуугаар дарсан мэт нүдний аяганд нулимс дүүрээд л ирдэг байв. Ажлын эгч нар ч гайхаж хүсээ янзлах нь байтугай нүрээ ч угаалгүй нэг хувцастайгаа 3-4 өдөр явсан байв. Өөрийгөө жаахан завтай л байлгавал бодогдож хоёр нүдийг маань нулимс бүрхээд ирнэ. Тэгэж байтал насанд хүрээгүй хүүхдэд арх зарсан хэрэгт орвоо. Цагдаа орж ирээд дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авч яваад удаагүй захирал уралсаар дэлгүүрт ирэв. Орой 8-9 цагийн үед тэгээд захирал өнөөх цагдаатай уулзахаар явж ирээд 23 цаг өнгөртөл загнуулж гарваа. Тэр тусгай зөвшөөрлийг өгч явуулж болохгүй л байсан юм бэлээ л дээ. Ямар үүрэг ройлтой гэдгийг нь ч мдээгүй байж байгаад өрөнд ороодох уу. Мөнгө өгөөд аваарай гэсэн юм бэлээ. Монгол мөнгөөр 10 сая. Тэгээд захирал уурлаж тайвшраад гэрээгээ дуустал ажил бид нар зохицуулнаа гэв. Би ч загнуулж байхдаа уйлахгүй хичээгээд дэлгүүрээ хаагаад таксинд суугаад азар нэг өвөө байсан тул асгартлаа уйлав. Угаасаа сэтгэл санаа тавгүй дээрээс нь асуудалд ороод хүний дэргэд тэр тусмаа захиралдаа нулимсаа харуулахгүйгээд бүх твцэн нулимсаа тэр таксинд асгаж орхив. Уйлж тайвшраад найз руугаа залгаж юу ч болоогүй юм шиг ойр зургийн юм ярьчгаад гэрлөө төгсөн байсан болохоор уцаа салгав. Би ч тухайн
Тухайн өвөөгөөс данс асуудал, урдаас ахын чамаас мөнгө авахгүй. Чи нэг найзтайгаа намайг танилцуулчих гэхээр нь яах билээ? Манай найзаар яах нь вэ? Тэглээж тантай танилцуулах хүн байхгүй гэтэл ахын шууд нуухгүй хэлэхэд ахтайгаа уулзуулаад нэг унтуулчих. Би чамаас мөнгө авахгүй, харин чамд мөнгө өгье гэдэг юм да. Урдаас нь би ч яагаад шууд аав руу залгаад хурдан гарч ирэхийг сануулад байтал эсвэл чи өөрөө ч надтай унтаж болно гэд машина автобусны буудлын хаяанд оруулснаа хойд суудлал руу байх над руу дайрч эхлэв. Би арай гэж хаалгыг нь онгойлгож гараад харсан зүгтээгүй. Урдаас гарч ирээд тэврээд л уйлж гарсан. Өнөөх өвөө чи араас ирж байснаа аавыг хараад зүхтаад явсан. Тэр үед эрэгтэй хүнд итгэх итгэл үнэхээр байхгүй болж билээ. Трама авсан гэхүүдээ аавтай харьцахад хүртэл хэсэг эвгүй байсан ч одоо хийвэн. Итгэж явсан хүндээ хурцтгал хамгийн хэцүү юм билээ. Удаачгүй дэлгүүрийн ажлаасаа гарсан. Намайг үлдээж ажилуулах гэж 10 сая гэж худал хэлж байсан юм билээ. Юм давхцсан хэцүү үе байсан ч одоо би даваад л гарсан. Ямар ч гарах гарцгүй мэд бүх зүйл чиний эсрэг байсан ч уйлж тавшраад унтаарай гэж зөвлөе. Учир нь нулимсаараа чи бүх зовлонгоо өөрөөсөө урсган гаргаж унтаж амарснараа чиний бие шинэ эхлэл хуучин таагүй бүхнээс холтоход цэнэглэгдсэн байх болно. Чи өөрийн боцноос илүү их хүчтэй шүү. Альваг сайтар тунгаан бодож үйлдэл хийдэг байгаарай. Энэ хүртэл сонссон та бүхэнд өөртөө хүсдэг сайхан бүхнийг хүсье. Ямар нэг зүйл хийхээр төлөвлөж байгаа бол яг одоо эхлээрээ гол нь сэтгэл зүйн эрүүл мэнд болон амар амгалангаа чухалчилж амьдраарай. Бүгдэнд нь сайн лов гэсэн мэт. За ингээд дараагийн захиалга руу оръё. Би багаасаа хойд авдаа хүчрхийлүүлж өссөн. Нэх нушраад явхаа шууд ярианда орё гэж бодлоо. Ээж минь 5 настай байхад минь хүнтэй сууж анх удаа аавтай болж үтсэн. Ихэр сонин мэдрэмж гонхтой гэхүүдээ. 3 дугаар ангид байхад билүүдээ намайг ийлж таалж эхэлсэн хамгийн амар нь би нойр ихтэй болохоор мэддэггүй л байсан. Нойрондоо сэрхээр их л уурлан, хөшөглөн багаасаа л аавгүй өссөн болохоор аав хүү ингэж л хайрладаг гэж бодсон их өрөвдмөр боломж олдвол ээжийг олон хоногоор өөр тийшээ явуулахыг хичээн. Шүн болоход цээжинд гар нь явж байдаг. Айгаад цочоод харахаар орны өмнө өцгөн зогсож байна. Энэ явдал намайг 9 дугаар анги хүртэл үргэлжилсэн. Бараг тэр хүчрхийлэлд нь дасах хэмжээний удаан. Надаас өөр хүн бол цагдаад өгөх байсан юм бэлээ. Ээжийг хамгийн бага дүг төрүүлэх гээд эмнэлэгт байхад энэ бүх нүглээ өвөлдөж амжсан. Дүүнэрийг чинь бүгдийг нь буудчихад өөрөө өхнө гэж сүрдүүлээд ээжийг л их боддог байсан даа. Одоо бодохоор тэр их зовлонг туулаад гарсан өөрөөрөө бахархдаг. Аимшигын хөвдөлтийг тисээд анхны хүүхдээ үдсэн ч нэг ч уйлаагүй уйлах нулимс ч хатчихдаг юм билээ. Өөрөө дур мэдээж дутуу төрүүлдэг юм авч уусан л та. Ээжэд хэлээгүй. Тэр хүн хамгийн амар нь ээж чинь залуудаа ийм хөөрхөн байсан гэж бодохоор эрт учраагүйдээ харамсдаг. Ээж чинь надад өгч чадаагүй болохоор чиний анхны гэсэн бүхнийг зөвхөн би аавна. Өөр залуутай битгий танилцаарай. 25 хүртлээр хүнтэй суухгүй шүү гэдэг байсан. Гэхдээ тэр анхны бүхнийг минь авч чадаагүй. Тэр шалбагнаас өөрийгөө сугалж авсандаа баярлалаа. Утгагүй амьдралыг минь түүхийг минь сонссонд баярлалаа. Айгаад сүдэртэй ч хэлдэггүй нууцаа хуваалцлаа. Ээж нар минь октоодоо сайн хайрлаарай, ажиглаарай гэсэн минь. За ингээд дараагийн захиалга оръё. Сайн байна уу? Би одоогоос 5 жилийн өмнө найзынхаа төрсөн өдрөөр гарч ууж сууцгаав. 3-4 пивнаас хэтэрдэггүй би тэр үед уудгаасаа илүү ууж нилээн шоудсан. 2 бэлэг 3 цагийн үед найзууд минь намайг таксинд суулгаж машины номерыг харан явуулсан байв. Ганцаараа амьдардаг байсан учраас очсон уу гэж асуух хүнгүй утас руу залгаад авахгүй байсан гэж найзууд хэлж байсан. Би өглөө манараад сэрэхэд нэг буудлын өрөөнд байсан. Нүв нүцгэн, айж гайхах, толгой эргэх зэрэгцэн уцаа хайтал хажуу ширээн дээр утас цүнх байсан. Бүх хувцас газар юу болсныг санах гэж оролдох үед таксины арын суудалд сууж байсан минь бас нэг хүн миний дээр хөдөлж байгаа дүр зураг хальт орж ирсэн. Царайч халтхан бүрэлзээд харагдсан. Айсандаа маш хурдан хувцас өмсөд юмаа аваад гарахад хаана байгаагаа ч мэдээгүй. Дэлгүүр ороод ихчээ энэ хаанах вэ гэхэд даа хүрээ гэд захын наахан штэ миний дүү яасан зүгээр үү гэхээр нь шууд л гараа явсан. Манай гэр баян бүрдэд тухайн үед байр хөсөлж амьдардаг байсан. Гараад хэсэг яах уу, хүнд хэлэх үү, найзыгаа дуудах уу, цагдаа дуудах уу, юу болчих вэ? Надад яагаад ийм тохиолдчих вэ? Аав ээж мэдвэл яана гэх зэрэг баахан бодлууд эргэлдэж бусад хүмүүс мэдчихвэл надад яаж хандах болоо, юу гэж бодох бол гэдгээс айж зүгээр л гэрлүүгээ харж усанд ороод өдөржингөө уйлж хэд хоног гэрээсээ гараагүй. Нүдэнд орж ирээд байгаа тэр дүр зургийг алга болоосай дахиж битгий харагдаасай л гэж хүсэх болсон. Дараа нь юу ч болоогүй юм шиг найзуудтайгаа
уулзах үед чи дээр яасан бэ? Ороод л унтчихсан уу? Уцаа авахгүй байсан зүгээр юм шиг байж байгаад хамгийн хурдан явчих юмаа гэдэл инээлцэн. Би зүгээр л харин тийм ээ гэдэл инээгээд өнгөрсөн. Тэр явдлаас хойш дахиж хизээж амсаагүй. Өдрийн цагаар зүгээрч оройн цагаар ганцаараа такси барихаас айдаг, гэртээ эртхэн очихыг л боддог болсон. Хэрвээ би тэр үед өөрийнхөө хэмжээг мэдэж уусан бол эсвэл ерөөсөө уугаагүй байсан бол гэж үргэлж дотроо өөрийгөө зэмлэж боддог. Гэхдээ одоо бодохны цагдаа дуудсан бол магадгүй миний бурууч болж иргэх магадaltaй байсан байхаа гэж бодогддог. Эмэгтэйчүүдтэй гэж хэлэхэд хизээч над шиг ийм алдаа битгий гаргаарай. Ямар ч үед контролтой байж согтууруулах ундааг битгий хэтрүүлж хэрэглээрэй л гэж хэлмээр байна. Би энэ явдлаас хойш хүнтэй үер хийчгүй, бэлгийн харилцаанд ч ороогүй. Чатлж харьцаж үзсэн ч надад ямар нэг хүсэл өрөөсөө төрхөө байсан. Ингээд захаа битсэн чинь сэтгэл дотроос нэг юм авчгаж байгаа юм шиг, өмнөхөө бодвол арай хөнгөрсөн ч юм шиг мэдрэмж авлаа. Загтлын болон нээсэнд баярлаа. Шимтэн сонсдог сонсогчоос нь гэсэн юм. За ингээд дараагийн захиал руугаа орцгоё. Сайн байна уу? Танаас үгийг дэмждэг шүү. Би 7 жилийн өмнө ямар ч зовлонгүй сайхан амьдраад явж байх үед минь гадаадаас манай нэг хамаатны залуу ирж төрдөө манад байхаар болвоо. Би 17-тэй, тэр 21-тэй байсан. Жохон байхдаа хамт тоглож өссөн болохоор юу ч бодлого аан гэдэл өнгөрөөв. Тэр ч манай гэрт нүүж ирж эхэндээ зүгээр л ингийн байв. Олон жил уулзаагүй сонин хачин зүйлс ярьж эхний хэдэн өдрийг өнгөрөөсөн. Хэдэн сарын дараа тэрний гаргаж байгаа үйлдэл нь сонин болж эхлээд миний биед хурч тоглоомор хайртай гэж хэлэх ийм байдалтай 1-2 сарыг үтсэн. Тэр үедээ ээжтэй хэлий гэх бодол орж ирсэн ч зүгээр тоглоом л гэх бодол бас байсан болохоор тэр үедээ хэлж чадаагүй. Тэр Монголд ирэхдээ бичиг баримтын ажлаа зохицуулах гэж ирсэн болохоор их л завгүй байдаг байсан. Ихэвчлэн өглөө гараад 17-18 цагийн үед ирдэг байсан. Нэг амралтын өдөр аав ээж маань найзуудтайгаа салхинд гарна гэд өглөө эрт явчихсан. Би ч тэр үедээ амарч исэн болохоор гэртээ ганцаараа байх болов. Гэтэл 12 цагийн үеэр хамаатан маань гэрт орж ирээд би өнөөдөр гайгүй иртэрч байна шүү гэж хэлэхэд тэр ч өнөөдөр ажил багтаа байлаа гэсэн. Би ч юм бодлого өөрийнхөө үзэж байсан кинонд анхаарад байж байтал нөгөөх маань усанд ороод гарч ирэнгүүтээ миний хажууд суугаад ямар кино үзэж байгаа бла бла гэд их юм асуусан. Тэр үед би гэрт хүн байхгүй юм чин гэд өөртөө тухтай шорт тэгээд сул футбол göмссөн байсан. Миний ганц тохгүй байсан юм нь нөгөөх чинь усанд орж ирээд доогоороо альчуураар халахалчихсан дээгүүрээ шалдан байсан. Тэгээ кино үзэж дууссаны дараа босоод өрөөрөөгөө орлоо гэд цаашаа хараад алхсан чинь гинэт л миний гарнаас шууд хүчтэй барьж намайг өөрлөгөө татаад доошоо нодлоход унтгсан. Би ч өөрөө их туранхай жижигхэн болохоор ядах юмгүй доор норсон. Их л хичээж түлхээд өшгөлсөн ч гэсэн аргагүй том биетэй хүнийг дийлж чадахгүй хүчндүүлж тэр өдрийг өнгөрөөсөн. Тэр дууссныхаа дараа хүнд хэлэх юм бол чиний бичлэгийг интернет дээр тараана гэж хэлээд өдөр болсон явдлын бичлэгийг надад харуулсан. Би ч тэр үедээ юу ч хийж чадлагүй өнгөрөөсөн. Тийм байдалтай 4 сарын турш явж тэр ч гадаад руугаа буцахаар болсон. Харин буцаасаа өмнө надад гар дээр минь 500 сая төгрөг өгөөд бүх юмд баярлсан шүү. Хэрвээ хүнд хэлэх юм бол юу болно гэдгийг мэдж байгаа биз дээ гэд яваад өгсөн. Аав ээжтэй эсвэл тэрний аав ээжэд хэлж болох байсан ч гэсэн аргагүй насанд хүрээгүй ухаан суугаагүй байсан болохоор хэлж чадаагүй. Тэр залуу одоо хүртэл гадаадтай амьдардаг, тэнцэнэ гадаад найз охинтой болсон гэсэн. Гэхдээ зуны амралт эсвэл семестр авахдаа богино хугацаагаар Монголдо орой явдаг. Тэр үед нь хамаатан болохоор заавал уулзах шаардлагатай байдаг. Нэг зам түүний гэрхт нь ивэр яриад бичлэгийг нь устгуулж чадсан ч сэтгэлийнхээ шарахыг засч чадаагүй юм даа. Одоо бол 24 хүрсэн ч гэсэн эрэгтэй хүнээс айдаг, ойр байж чадхаа болсон. Ер нь тэгээд хамаатан байсан ч гэсэн ийм адын бодолтой хүмүүс энэ улс ч гэлтгүй дэлхий дээр зөндөөл байгаа байх шүү. Охтууд минь алхам тутамдаа болгоомжтой явж байгаарай. Өөрсдийгөө хамгаалах зүйл сураарай. Нэг л өдөр хэрэг болно шүү. Миний түүхийг уншсанд баярлалаа гэсэн мэт. За ингээд хамгийн сүүлийн буюу 12 дахь захиал руу оръё. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Танаас сувгийг анх нэгдсэн цагаас нь л сонсдог болсон үнэн сонсогч нь байна. Сонсогчдоос ирүүлсэн загтал гэдэг дугаартаа болсонд маш их талархаж байна. Ингээд би өөрт тохиолдсон гэх юм уу бас нэг явдлыг бичиж хүмүүсийн загтлыг сонсоод байхад ихэнх нь өөрийн сэтгэлийн гүнд нуугдсан шархалсан дурсамжаа бичиж байх шиг байна л да. Минийх бол гэгээлэг байж магадгүй. Та бүгд ч гэсэн сайхан түүхээ бас бичиж байгаарай гэж уриалъя. Одоогоос 20 жилийн өмнө юм болов 2005-2006 оны хавьд байхаа. Манайх долоон буудлаас хойшоо яваад салхит гэдэг газар амьдардаг байлаа. Яг амьдралын ирэхээр яг намайг оюутан болохтой зэрэгцээд байраа зараад тийшээ газар аваад байшин бариад амьдарч исэн юм. Манайх 4 охинтой айл та.
Аав маань ээлжийн ажил хийдэг. Хаяа ажил ихтэй бол улирна гэртээ үзэгдэхгүй нэх. Тэгээд ээж маань 2 оюутан охинтой, дүү маань 10 жилийнх гээд эд сургуулийн амьдрал өрнөж байлаа. Би ч яг хичээл маань гайгүй тараад эртхэн гэртээ ирчихдэг. Харин 2 эгч маань их л оройтдаг байж үлээ. Эгчийг оройтод ирэхэд ээж хөөхөн автобусны буудлын дээр аавын куртгийг өмсчихсөн тосоод зогсдог юм. Манай ээж том автобус явдаггүй, харин микр явна жижиг тэрэг бас явдаг байсан. Хаврын нэг орой ээж эгчийг тосох гээд гарах гэж байхад нь би хань болоод хамт гарлаа. Яг гудамнаасаа уруудаад алхаж байтал манай гудмын үзүүрт эрэгтэй эмэгтэй хоёр муудалцж байх шиг харагдав. Эрэгтэй нэмэгтэйгээ чирээд дээшээ явах гээд байгаа бололтой л харагдсан. Ээж бит хоёр уруудсаар яг хажуугаар нь зүрх гэж байтал нөгөө муудалцж исэн эмэгтэй нь манай ээж рүү гүйж ирээд бариад авлаа. Ээж бит хоёр гайхаад юу билээ гэж бодож чамжаагүй нөгөө охин хичээ намайг энэ хүнээс авраачтай гэдэг байгаа. Тэгсэн ээж маань их хөөрхөн нөгөө залуу руу хүүхэд яах гээд байгаа цаашаа яв гэж загнаад яасан ч зоригтой байсан. Тэгээ ээжээ нэг талд нөгөө охин сугтчихсан, би нөгөө талд нь сугтчихсан автобусны буудлал руу түргэн алхаастай. Нөгөө залуу наа чин хийний ингээд л байгаа бололтой. Бид хэд ч дуураагүй. Нөгөө залуу араас бас дагаастай. Би ч айгаад л байлаа. Тэгээд эгчээвч тослоо. Тэгээ ээж нөгөө охиныг яахын эндээс унаанд суугаад явах юм уу гэсэн чинь нөгөө охин би хаана байгаагаа мэдэхгүй байна гэд. Тэгээ юур нь ажиглаад байхад бас жоохон согтолцтой байгаа юм болов уу гэж ажиглагдаад ээж маань сэтгэл шулуудаад л сугдаад л гэрийнхээ зүг дөрүүлээ алхачихсан. Замд нөгөө залуу нь биднийг алсаас дагаастай. Одоо бодохоор амар ч юм шиг. Ээж чи энэ залууг таних уу гэд асуусан чинь сайн танихгүй л гэж байна. Цаг нэлээд орой болчихсон 22 цаг байсан баг. Бид нар хашаандаа орж нэг санаа амраад хаадгаа нэг сайн төгжиж аваад гэртээ орсон. Нөгөө залуу бүр манай хашааны гадаа зогсоод байдаг шүү. Би ч дотроо бас айгаастай. Нөгөө танихгүй охин юу ч хэлэхгүй юм. Харахад орон нутгийнх юм болов уу гэмээр оюутан охин шиг санагдсан. Ээж ч элдв юм шалгаалгүйгээр ор засаж өгөөд эндээ тайван хондоо гэж үлээ. Нөгөө залуу нь манай хашааны гадаа хэсэг зогсож байгаад нэг харсан ашгүй байхгүй болсон байсан. Тэгэж санаа амарч үлээ. Тэгээд бид хэд унтаж амарлаа. Өглөө болоод хичээлдээ явах гээд байж байтал нөгөө танихгүй охин ч гэсэн босчихсон. Ер нь бол уусын юм нь гарсан бололтой. Ихчээ баярлалаа. Ингээд явъя да гэд. Ээж маань их хөөрхөн автобусны унааны мөнгө байгаа юу өнтер гэж асууж байгаад хэдэн төгрөг өгөөд за болгоомжтой явж байгаарэ гэд нөгөө охин явж үлээ. Тэр үед би ээжээрээ их бахархаж үлээ. Хүний охинд юу ч тохиолдоод явж байгаа юм билээ бид мэдэхгүй. Магадгүй нэг охин ангийнхантайгаа бас орж гарсан ч юм билүү. Жохон согтсон байгааг нь далимдуулаад нэг нь мэдэхгүй газар аваачаад яаж ч байсан юм билээ. Тэр эрсдлээс нэг охиныг ч гэсэн маш зоригтойгоор авраад гарч байгаа юм шиг л санагдсан. Өөрөө олон охинтой болохоор бусдын охиныг ч гэсэн өөрийнхөө охин шиг л санаж тэгсэн байхаа л гэж бодогдсон. Хэрвээ тэр залуу ээж бид хоёрыг нам цохоод тэр охиныг чирээд явахыг бид мэдэхгүй штэ. Ээж маань их л зоригтой байгаа юм шүү. Би бол айгаад хөдөлж дуурч чадахгүй байж үлээ. Аргагүй штэ дөнгөж 19 настай хүүхэд байж тээ. Тэр охин одоо энэ явдлыг сандаг болов уу гэж хаяа боддог шүү. Та бүгд ч гэсэн хин нэгнийг хүчирхийллээс аврах сэтгэлтэй байгаарай гэж уриалаад энэхүү захиагаа дуусгая. Уншсанд маш их баярлалаа гэсэн. За ингээд хамгийн сүүлийн захиа маань маш хөөрхөн эрэг захиа байлаа. Бусад бүх захиа бичсэн сонсогчдоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бүгдэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Хэрвээ сонсогч танд сэтгэлээ онгойлгож бичих түүх байгаа бол description хэсэг болон comment хэсэгт захиа хүлээж авах линкийг байршуулсан байгаа. Дараагийн сонсогчдоос ирсэн захидлын дугаар маань 5 сарын 31-ний өдөр та бүхэнд хүрэх болно. Шинэ сард нь амжилт хүсье. Түр баяртай сонсогчдоо.